Замын зөвштэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөрийн 2026 оны анхны дугаар та бүхэнд хүргэх гэж байна. За ингээд шинэ он гарснаас хойш өнгөрч буй энэ 1-7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудыг та бүхэндээ таймлан хүргэх гэж байна. За мэдээж дэлхийн анхаарлын төвд орсон оны эхэнд болсон хамгийн дуйлан шуугантай үйл явдал бол Америкийн нэгдсэн улсын зүгээс тусгай ажиллагаа явуулан Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурог түүний эхнэрийн хамт Каракас хотоос баривчилж Нью-Йоркод авчирсан энэхүү үйл явдлыг бид өнөөдрийн дэлхийн тойм хөтөлбөрийн эхэнд онцолж байна. За Венесуэл улсад бол өнгөрсөн 7 хоногийн бям гарагт Америкийн нэгдсэн улс тусгай ажиллагаа явуулж цохилт өгч тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог бол эхнэр Силия Флоресийн хамт баривчилж Нью-Йорк хотод хүргэсэн. За тэднийг бол наркотерроризм буюу хар тамхины 8 мөн галц зэвсэг террорист үйл ажиллагаа явуулсан зэрэг хэрэгт буруутхан Нью-Йоркийн шүүхэд бол авчирсан юм а. Нью-Йорк мужи улсын өмнөд тойргийн шүүхээс Николас Мадуро түүний эхнэр Силия Флорес нарыг хуулийн хэд хэдэн заалтаар тухайлах юм бол хар тамхи, мансууруулах бодис, кокаин оруулж ирэх зорилгоор хувилдаан зохион байгуулсан Америкийн нэгдсэн улсын эсрэг хэрэглэхийн тулд зэвсэг хадгалсан гэх зүйл ангуудаар бол буруутгасан талаар Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурор Пэм Бонди бол мэдгдсэн юм а. За яг энэ тусгай ажиллагааны талаар бас товч үйл явдлын хураангуйг бас хүргэе. Тэгэхээр энэ ажиллагааг бол Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшний зүгээс олон сарын турш төлөвлөж бэлдсэн байсан. За энэхүү ажиллагааг Operation Absolute Resolve хэмээн нэрлсэн байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг тушаал өгсөн даруйд бол энэхүү тусгай ажиллагааг явуулсан. За энэхүү тусгай ажиллагаа ойролцоогоор 150 минут орчим хугацаанд үргэлжлэн явагдсан. За тэгээд Венесуэлийн нийслэл Каракас хот дахь Николас Мадурогийн эхнэрийн хамт байрлаж байсан байршлаас түүнийг баривчилж авч явсан байна. За яаж авч явсан бэ гэхээр Каракасаас бол нисдэг тэргээр Карибын тэнгист орших Америкийн нэгдсэн улсын Иво Жима мэх тэнгисийн байлдааны хөлөг онгоцон дээр бол хүргэсэн. За тэнд хөлөг онгоцон доторх зургийг бол дараа нь Дональд Трамп харуулсан байдаг. За тэрхүү зурган дээр бол Мадурог нүдийг нь боож гарт нь ус бариулсан байдалтай ингээд авч явж байгаа ийм зургийг бол харуулсан. За мөн чихийг бол бас чихвчээр тагласан байсан. За ингээд Иво Жима байлдааны хөлөг онгоцоос Мадурог Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн Гуантанамо буланд байдаг баазд бол онгоцоор аваатсан. За тэндээс Америкийн нэгдсэн улсын засгийн газрын хөлөг онгоцоор нисэх онгоцоор Нью-Йорк хотын Стюартийн агарын нисэх хүчний баазд бол хүргэсэн. За тэндээс нисдэг тэргээр Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт төр орох газарт бол аваатсан юм а. За ийм байдлаар бол Николас Мадурог их орноос нь баривчилж Америкийн нэгдсэн улсад бол шүүхэд хүргэсэн байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бям гарагт Флорида мужийн Мар-а-Лаго дахь ховын эдлэндээ энэхүү баривчилгаатай холбогдуулан хэвлэлийн бахварлыг бол зохион байгуулсан байгаа. Дараагаар нь за энэ үеэр Венесуэл улсын төр засгийн эрх мэдлийг аюулгүй шилжүүлэх нөхцөл бүрдтэл Венесуэл улсыг Америкийн нэгдсэн улс удирдана. За тус улсын газрын тосны нөөцийг Америкийн компаниуд олбоорлож эхэлнэ гэсэн иймэрхүү мэдээллүүдийг бол хийсэн байгаа. Тэрээр Венесуэлийн газрын тосны салбарт бол их анхаарал хандуулж байгаа. За Америкийн газрын тосны компаниуд тус улсын газрын тосны дэд бүтцийг сэргээн босгоход олон тэрбум ам долларыг зарцуулна гэх мэт ийм зүйлсийг бол ярьсан. За Венесуэл улсын хувьд бол газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээгээр бол дэлхийд тэргүүлдэг. За дэлхийн газрын тосны нийт нөөцийн 20 орчим хувийг бол дангаараа эзэлдэг ийм улс байгаа. Гэхдээ үйлдвэрлэлийн тухайд бол нэлээд дэд бүтц нь хуучирч муудсан учраас нийлүүлэлтийн тал дээр бол дэлхийн зах зээлд бага хувийг бол эзэлдэг. За ойролцоогоор өдөрт 900 мянган баррел газрын тос олборлдог. Үүнийхээ ихэнхийг нь хятад улсад экспортлдог ийм улс байгаа юм аа. За тэгээд үндсэндээ бол энэ баримтчилгааны дараагаар болсон ихэнх үйл явдлууд ихэнх эрх баригчдын Америк эрх баригчдын мэдээллүүдээс бол баримтчилгааны цаад
одоо зорилго бол газрын тос эрчим хүч байсан гэдэг нь бол тодорхой болсон. Америк нэгдсэн улс бол одоо Венесуэлийн газрын тосны салбарт энэхүү одоо эзэн суух нь бол үндсэндээ тодорхой болж байгаа. Трамп мөн одоо энэхүү хэвлэлийн бага хурлынхаа оролдоо бол төрийн нэрмчгийн дарга Марко Рубио, Батлан хамгааллын төрийн нэрмчгийн дарга Пит Хексет зэрэг холбогдох албаны хүмүүсийн хамт бол хэвлэлийн бага хурлыг зохион явуулсан байгаа. За энэ хоёроо тэрээр Америк нэгдсэн улсын хүч чадлыг дэлхийд дахинд одоо бас ингэж дүйлгсэн, илтгэсэн юм мэдээллүүдийг бол хийсэн байгаа. За ямар зүйлүүдийг ярьсан бэ гэхээр тэрээр Мадурог баривчилсан энэхүү цэргийн ажиллагааг мөн Куб, Колумб, Мексик зэрэг улсуудын эсрэг бас ашиглах боломжтой гэдгийг бол анхааруулсан байгаа. За харин Америк нэгдсэн улсын зүгээс явуулсан энэхүү баривчилгааны одоо тусгай ажиллагааг бол одоо эсэргүүцэж байгаа бүс нутгийн болон олон улсын олон улс орн бол одоо илэрхийлсэн. За жишээлх юм бол Бразил, Чили, Колумб, Мексик, Уругвай зэрэг одоо Өмнөд Америкийн бүс нутгийн улс орнууд бол эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. За мөн Оросын албаны улс, Куб, Бүгд найрамдагчдад ард улс зэрэг Венесуэлийн холбоотой орнууд бол үүнийг эрс буруу шааж, за олон улсын эрх зүй, худалдаа харилцааны одоо үндсэн хэм хэмжээ, нэгдсэн улсын байгууллагын дүрм зарчмуудыг бол илт зөрчсөн харш одоо ийм үйлдэл болсон гэдгийг бол одоо мэдэгдэж, за асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг уриалсан. За Унграас бусад Европын холбооны 26 гишүүн орн бол байр суурь илэрхийлж бүх талуудад хүчирхийллээс зайлсхийж хямралын одоо энхийг эрхэмлсэн юм 50 арга замаар шийдвэрлэхийг бол уриалсан. За нэгдсэн улсны байгууллагын аюулгүй байдлын зөвлөл бол мөн одоо Венесуэлд үүссэн нөхцөл байдлын талаар дараа нь бол хуралдсан байгаа. За энэ хурал дээр бол бас нэлээ бас юм ширүүн маргаантай юм нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралдаан болсон. За Венесуэлийн ард иргэд ч мөн одоо Вашингтоны төрөмгийн хүллийг эсэргүүцсэн нийслэл Каракас болон Венесуэлийн бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаалыг зохион байгуулж эхэлсэн. За ерөнхийлөгчөө одоо суулж судлал буцааж одоо төрийн тэргүүний авахыг одоо уриалсан юм жагсаалуудыг бол явуулж байгаа. Дээрээс нь эсэргээрээ одоо голцоо хөлийн чандад улсын орноос гарч хөлийн чандад одоо ажиллаж амьдарч байгаа. Мадурогийн дэглэмийг эсэргүүцдэг Венесуэлийн ард иргэд мөн энэ баривчилгааны ажиллагааг бол эргээр хүлээн авч байгаа мөн бас илэрхийлцгээж байсан. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол мэдээлэлтэй Венесуэлийн засгийн эрхийг аюулгүйгээр зохих хууль ёсны дагуу шилжүүлэх хүртэл Венесуэлийг Америк нэгдсэн улс удирдан хянах болно. За бидний зүгээс Венесуэлийн ард түмэнд инх тайван шударга ёс эрхчлөөг бол авчрахыг хүсэж байна. Америкт амьдарч байгаа эх орондоо буцах хүсэлтэй олон мянган венесуэлчүүд ч үүнд одоо хамаарнаа. За та бүхэн үүнийг сэргээн босголд дэглэмийн өөрчлөлт гэж одоо янз бүрээр хүсснээрээ бол нэрлэж болно. За ямар ч байсан Мадурогийн дэглэмийн үеэс бол одоо огт өөр байх болно. Илүү дээр байх болно. Венесуэл улс бол бүрэн дампуурсан бүх талаараа гамшиг болсон ийм улс байсан гэж одоо Трамп хэлж. За Америк нэгдсэн улс бол Венесуэлд дайн зарлаагүй. Бид харт амхны 8 одоо явуулдаг энэ байгууллагын эсрэг бол дайн зарласан байгаа. Бид Венесуэлд цэрэг оруулаагүй. Зөвхөн Мадурог баривчлахын тулд 2 цаг л одоо Венесуэлд байсан. Энэ бол одоо дайны одоо давталгаа биш ээ гэсэн ийм зүйлийг бол онцлоо мэдэгдсэн байгаа. За дээрэс нь мөн тэрээр Венесуэлийн ерөнхийлөгчийн одоо үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тус улсын дэд ерөнхийлөгч Делси Родригест одоо Трамп хандаж бас мэдээлэл хийсэн байгаа. Хэрвээ Америк нэгдсэн улстай хамтарч ажиллахаас татгалзах юм бол өмнөх удирдагчаас илүү гашуун үр дагаврыг амсах болно шүү гэсэн бас юм сүрдүүлгийн шинжтэй мэдээллийг бол хийсэн. За Венесуэл улсад сонгуул явуулах талаар бол Америк нэгдсэн улсын төрийн нэрмчгийн дараа Марко Рубио мөн мэдээлэл хийсэн байна. Тэрээр одоогийн байдлаар тус улсад сонгуул явуулах тухай энэ асуудлыг одоо хэлэлцэхэд бол ярихад бол хэтэрхий эрт байна гэдгийг бол тэрээр мэдгдсэн байна. За ингээд энэ баримтчилгааны үйл явдлын дараагаар бол одоо Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригесийг одоо дээд шүүхээс ерөнхийлөгчийн төр үүрэг гүйцэтгэгчээр бол томилж байгаа мэдгдсэн юм үйл явдал болсон. За дараагаар нь одоо Делси Родригес бол ерөнхийлөгчийн бас тангараа өргөсөн байгаа. За тэгээд Америк нэгдсэн улстай одоо хамтарч ажиллая гэсэн бас юм байр суурь бол үндсэндээ илэрхийлсэн. Гэхдээ Венесуэл улсын ерөнхийлөгч бол Николас Мадуро хിവэрэ бай гэсэн бас ийм одоо байр суурийг бол тэрээр илэрхийлсэн юм аа. За
үндсэндээ Мадурогийн одоо баривчилж түүний одоо энэ үндсэндээ огцруулсан гэж хэлж болно. За энэ Мадурогийн уналтын дараагаар бол Венесуэл улсын цаашдын хувь заяа одоо яг өнөөдрийн байдлаар бол бүрхэг байна. Одоо яах их нь бол бас хэлэхэд хэцүү юм тодорхойгүй байдалд байна. За Америкийн нэгдсэн улс мөн хэдийн хугацаанд Венесуэлийг удирдах хянах, за төр засаг захиргааг нь одоо хэн удирдах, сонгуул хязаа явуулах гэх зэрэг ийм асуудлууд бол одоо тодорхойгүй хэвээрээ байсаар байгаа юм аа. За дараагийн нэгэн асуудал бол даваа гарагт Мадурогийн харин Америк нэгдсэн улс дахь шүүх хурал бол явагдсан байгаа. За гэхдээ энэ бол шүүхийн одоо Николас Мадуро болон түүний эхнэр Сильвия Флоресын одоо шүүх хурлын анхны сонсгол байсан байгаа. За Нью-Йорк хотын өмнөд дүүргийн холбооны шүүхэд болсон 40 орчим минут бол үргэлжилсэн байгаа. За сонсголын эхэнд бол Николас Мадуро болон түүний эхнэр нар бол өөрсдөө гин буруугүй. За дээрэс нь Мадуро өөрийгөө би бол ёс журамтай хүн гэдгээ хэлж, за урдын адил Венесуэл улсын хууль ёсны төрийн тэргүүн хിവэрэ байгаа гэж мэдгдсэн. За мөн өөрийгөө одоо эх орноос нь ингэж хүч хэрэглэм авч явсан дайны онцлогдогч хэмээн тодорхойлж нэрлсэн байгаа. За дээрэс нь Америкийн нэгдсэн улсын зүгээс тэдэнд тулгасан олон төрлийн ялыг бол одоо буруутгалыг бол хүлээн зөвшөөрөхгүй. За өөрсдөө хард амих болон зэвсгийн 8-ны эрхт ямар ч холбоо хамааралгүй гэж бол мэдэгдсэн ийм ам өчиг өгсөн байгаа. За тэгээд нөхөө шүүх хурал бол одоо шүүх хуралд тэд чихвч зүүж шууд орчуулгыг сонсож ингэж одоо оролцсон байгаа. За ингээд шүүх хурлын дараагийн сонсголыг 3 дугаар сарын 17-ны өдөр товлсон. За тэр хүртэл Мадурог эхнэрийн хамт Нью-Йорк хотноо одоо орчин саатуулах төвд бол хорьсон хിവэр байх болно гэдгийг бол мэдгдсэн байна. За харин Мадурогийн өмгөөлөгч төлөөлөгч нарын зүгээс бол түүнийг төрийн тэргүүний халдшгүй эрхтэй учраас энэхүү баривчилгаа нь хууль бус баривчилгаа болсон гэж давж заалтахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарсан. За Америкийн нэгдсэн улсын эрх баригчдын зүгээс бол Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгчдийг бол одоо гэж хүлээн зөвшөөрөхгүй бол байгаа. За шүүх хурлын үеэр Мадурогийн өмгөөлөгч нар мөн одоогийн байдлаар барьцаа төлбөр төлөөд барьцаагаар суллуулах ийм хүсэлт гаргах бодлого байгаагаа бол мэдгдсэн. Гэхдээ цаашдаа ийм хүсэлт гаргах боломжийг бол мөн өгөөсөхгүй байна гэсэн одоо ийм зүйлийг бол хэлсэн юм аа. За ингээд оны эхэнд одоо олон улс дэлхийд дахин шуугуулсан ийм үйл явдал болсон юм аа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр 2 дахь удаага сонгогдсон Дональд Трампын одоо бүрэн эрхийн хугацааны 2 дахь жилийн эхэнд тэрээр инхүү цэргийн хүч чадлаа. За мөн өөрийнхөө бас юу хийж чадах вэ гэдгийг харуулсан юм үйл явдал боллоо. За үүнийгээ бол тэрээр одоо хуучин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Монрогийн одоо номлолтой бол одоо адилтгаж за өөрийнхөө ди үсгээр бас сольж Донрогийн номлол гэх мэтэр бол бас ярьсан ба. За энэ байдал ганцхан Венесуэлээр зогсохгүй бас цаашдаа үргэлжилж магадгүй юм нөхцөл байдал бол олон улсад үүсэж байна. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү Николас Мадурогийн баривчилгааны дараагаар одоо хийсэн удаа дараагийн мэдээлэлтэй Гренланд арлыг одоо авах энэ дараагийн одоо зүйлийнхээ талаар бас ярьсан нь энэ 7 хоногийн онцлог үйл явдлын нэг болоод байгаа юм аа. За Трампын сүүлд хийсэн өөр нэг цочирдон мэдээлэл бол одоо ерөнхийлөгчийн онгоцон дотор хийсэн мэдээлэл байгаа. Тэрээр Мадурог ерөнхийлөгчийн ордноос нь баривчилсан тусгай ажиллагаа түүний шүүх хурлаас 2 орчим сарын дараа бид Гренланд арлын асуудал руу анхаарлаа хандуулах болно гэж хэлсэн байна. За ингэж хэлснийхэн дараа бүр энэ 7 хоног тэр чигээр бол одоо бас Америк Гренландыг одоо авах энэ асуудал бол маш одоо томор нэрэгдэж эхлэдэг байгаа. За Мадурогийн баривчилгаа нь бол ерөнхийлөгч Дональд Трампын одоо өөрийн улсын зэрэг зэр зэвсгийн хүчин чадлыг ил дод гайхуулсан хэрэг явдал болсон. Үнэхээр одоо тодорхой. За энэ нь олон улсын харилцаанд одоо хүч хэрэглэх шин жишг тогтоож болцсохгүй байгааг мөн ажиглагч судлаач нар бол одоо анхааруулж байна. За үндсэндээ олон улсын харилцааны одоо хим хэмжээ өнөөдрийн хүртэл явж ирсэн одоо энэ системд бол бас өөрчлөлт гарч магадгүй гэсэн юм зүйлийг бол судлаач нар ярьж байгаа. За Гренланд арлын хувьд бол Америк нэгдсэн улсын холбоотон НАТОгийн гишүүн дайн улсын бүрэлдэхүүнд одоо багтдаг, өөртөө засах хэрэгтэй 57,000 орчим хүн хамтаа Арктикийн бүсэд оршдог. За хэмжээний хувьд бол асар том юм одоо арал байдаг. За геополитикийн хувьд бол маш чухал онцгой байрлалтай. За мөн дээрэс нь одоо
газар доорх энэ эрдэс баялаг ашигт малтмал арвин их нөөцтэй дэлхийн хамгийн том арал бол одоо Гренланд юм аа. За энэ арал бол маш олон жилийн өмнөөс бол Дональд Трампын сонирхлын төвд байгаа. Бүр олон жилийн өмнөөс одоо Америк нэгдсэн улсын сонирхлын төвд бол байсаар ирсэн. За Дональд Трамп бол анхны ерөнхийлөгчөөр ажилласан бүрэн эрхийн хугацаанд буюу 2019 онд бол Гренланд арлыг Америк нэгдсэн улсын бүрэлдэхүүнд одоо авах энэ сонирхлоо бол одоо ил тод нээлттэйгээр илэрхийлж байсан. За тэрээр мэдэгдэлтэй энэ удаад хийсэн мэдэгдэлтэй Гренланд арал нь Америк нэгдсэн улсын аюулгүй байдал батлан хамгаалах салбарт одоо онцгой шаардлагатай. За Америк нэгдсэн улсын давталгоо бол цор ганц энэ Венесуэл улсаар зогсохгүй ч байж магадгүй гэж мэдгдсэн байна. За үүнийх нь хариу Дани ерөнхий сайд Метте Фредериксон мэдээлэл хийсэн. Тэрээр Америк нэгдсэн улсад Гренландыг эзэлж авах ямар ч эрх байхгүй гэдгийг онцолсон. За мөн ойрын холбоот нь түнш улсынхаа эсрэг. За мөн одоо хамтдаа гишүүнчлэлт нь одоо багтдаг НАТОгийн гишүүд өөрсдийнхөө хоорондын энэ газар нутгийг авах нь одоо байж болшгүй асуудлаа. Гренланд арлын ард түмний эсрэг юм сүрдүүлэг хийхээ бол одоо болоо. Үүнийгээ зогсоо гэсэн юм уриалгыг бол тэрээр гаргасан байгаа. За Гренландыг Америк нэгдсэн улс авах хэрэгтэй гэж ярих нь ямар ч үндэслэлгүй утгагүй зүйлээ. Дайны хаант улсын бүрэлдэхүүнд байдаг 3 улсын алийг нь ч өөртөө нэгтгэх хэрэг Америк нэгдсэн улсад байхгүй гэж тэрээр бол мэдэгдсэн. Аль биесээр. За тэгээд энэ асуудал одоо цаашаа гэхдээ үргэлжилсэн байгаа. За яаж үргэлжилсэн бэ гэхлээр Гренланд арлыг өөртөө нэгтгэх Америк нэгдсэн улсын хувилбаруудыг бол хэлэлцэж эхлэв доо. Энэ дотор цэргийн хүч ашиглах боломжийг ч мөн хэлэлцэж байгаа талаар цагаан ордноос бол энэ 7 хоногт мэдэгдсэн. За тодруулах юм бол цагаан ордноос мягмар гаргасан мэдэгдэлд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Дайны бүрэлдэхүүнд багтдаг Гренланд арлыг эзэмших нь үндэсний аюулгүй байдлын чухал зорилт гэж үзэж байгааг онцлоод за ерөнхийлөгч болон түүний засаг захиргаа Гренландыг өөрөө эзэмшилт авах олон хувилбарыг хэлэлцэж байгаа. Зэвсэг түвшний ерөнхий командлагчийн хувьд Америк нэгдсэн улсын зэвсэг түвшийг ашиглах нь үргэлж боломжит сонголт байгаа гэсэн ийм одоо мэдээлэл гаргасан. За Трампын хувьд бол одоо түрүү хэлсэнчлэн анхны бүрэн эрхийн хугацаанд энэ одоо сонирхлоо илэрхийлж өснөөс гадна хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа дараа одоо өнгөрсөн онд бол мөн Гренландыг авна гэсэн асуудлыг бол нэлээд олон удаа гаргаж тавьж байгаад сүүлийн саруудад чимээгүй байсан бол одоо эргээд энэ асуудал олон ихүү сэргээж байна. За яагаад Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал зайлшгүй шаардлагатай ийм арал юм бэ гэж үзэж байгаа вэ? Гэхээр энэхүү арлыг одоо тойроод Орос болон Хятадын хөлөг онгоцууд бол бүсэлж байгаатай бол мөн холбосон байгаа. За харин Трампын одоо энэ мэдээллүүдийг Гренландын эрх баригчид бол одоо удаа дараа эсэргүүцсэн мэдээллүүдийг гаргасан. За энэ 7 хоногч гэсэн одоо хамтарсан мэдээллүүдийг гаргасан. Дээрээс нь Франц, Герман, Итали, Польш, Испани, Их Британи улсын удирдагч нар мөн Дайны ерөнхий сайд Метте Фредериксэнтэй хамтран Гренланд бол арлын ард түмнийх нь өмч юмаа гэдгийг баталсан юм. Хамтарсан мэдээллийг бол мөн Европын орнууд бол гаргаад байна. За тус мэдээлэлд Гренланд Дайны улсын асуудлыг зөвхөн Дайны болон Гренланд өөрсдөө шийдэх ёстой гэдгийг бол онцлсан ба. За энэ дээр нэмэгдээд мөн Канадын ерөнхий сайд Марк Карнич гэсэн одоо цагаан ордны мэдээллийг эсэргүүцэж байгаа илэрхийлсэн. Дээрээс нь Дайны болон Гренландын эрх баригчдын зүгээс Америк нэгдсэн улстай одоо харилцсан хүндэтгсэн яриа хэлэлцээ хийхийг бол уриалсан. Тэгээд Америк нэгдсэн улсын төрийн нэрэмжийн дарга Марко Рубиото одоо яаралтай уулзалт хийх юм хүсэлтийг бол одоо гаргасан. За энд нэг асуудал гарч ирж байгаа. Юу вэ гэхээр НАТОгийн гишүүн орнууд өөрсдийнхөө газар нутгаас ингэж хүч хэрглэж авах юм асуудал үүсэж байгаа нь бол НАТОгийн холбоонд ийм ноцтой хагарал үүсэж за зөрчил одоо гаргаж магадгүй гэсэн юм асуудал бол бас бодтойгоор ингээд үүсэж байгаа явдал байгаа. За энийг бол бас ажиглагчдын зүгээс анхааруулж байгаа юм аа. За Марко Рубиогийн тухайд гэвэл эх 7 хоногт Гренланд арал болон Дайны улсын албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байгаагаа бол мөн мэдэгдсэн. За тэгээд мөн дээрээс нь тэрээр за үнэхээр одоо энэ арлыг цэргийн хүчээр авах гэж байгаа гэсэн мэдээлэл бол одоо яг тэгнэ гэсэн зүйл бишээ. Энэ бол зөвхөн одоо энэ Дайны эрх баригчдыг одоо анхаарлыг одоо өөртөө авах гэсэн юм зорилготой. За тэгээд ер нь бол Гренланд арлыг худалдаж авахын тулд Дайны улсад шахалт үзүүлэх юм зорилго байгаа. Манай улсын хувьд бол одоо Гренланд арлыг худалдаж авах бас юм хөлбөрийг бол
авч үзэж байгаа гэсэн мэдээллийг хийсэн юм аа. За үзэгч та бүхэндээ энэ 7 хоногт олон улсад бас онцлог үйл явдлаас тань хүргэлэн анхаарлаа хандсан баярлалаа.